Тэр нөөцийн сонсголтын үеэр олон нийтэд одоо миний бие нэгэн тээврийн компанитай холбож тодорхой аж сонирхолтой бизнес хийдэг. Гэмт хэрэг магадгүй хамтарч хийсэн гэмт хэргийн замаас орсон орлогоор ашиг хүртдэг гэх мэт ийм агуулгатай мэдээллийг олон нийтэд харамсалтай төгөөч гисэн байгаа. Тэгэхээр бид энэ сонсголтын цаана учирж байгаа энэ эрсдлүүд, энэ сөрөг талуудыг мөн харж ярьж дүгнэлт хийх ёстой. Энэ нь одоо хэн нэгэн одоо зөвхөн миний нэр төртэй холбоотой гэхээс гадна эргээд хяналт шалгалтын энэ чигүүрийг улсын хурлын зүгээс хэрэгжүүлэхэд цаашдаа анхаарах зүйлийг бид бас мөн зэрэгцүүлж ярих ёстой. Тэгэхээр хяналт шалгалтын тухай хууль зааснаар бол тухайн одоо хяналт шалгалтын үеэр танилцуулагдсан нотлох баримтуудын одоо үнэн зөв эсхийг бол тухайн хуралдаанд даргалагч өөр хариуцах үүрэгтэй. Энэ утгаараа одоо нотлох баримтыг шинжилж судлах, үнэн зөвийг нягтлах энэ үүрэг нь бол Улсын хурлын гишүүн, хяналтын төр хорооны дарга БХ гишүүн байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл үндсэн хууль заасан иргэний одоо үндсэн эрх хэрэгчлөөг хамгаалах энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Хууль дээдлэгийн чиг үүрэг хэрэгжүүлээгүй. Энэ утгаар иргэн хүний хувьд БХ гишүүнийг одоо үндсэн хуулийн цэцэд өгсөн байгаа.